Байгаль орчин аялал жуулчлалын яам үзүүлж байна. 1963 оноос эхлээд дэлхийн цагуурын өдрийг тухайн жилдээ хамгийн тулгамдсан нэг сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлдэг ийм уламжлалтай болсон. За энэ жил бол 2021 оны энэ өдрийг далай манай уур амьсгал цаг агаар гэсэн энэ сэдвийн дор бол тэмдэглэж байна. Тэгэхээр ер нь бол дэлхийн цагуурын байгууллагын гол зорилго энэ өдрийг тэмдэглэхдээ ажил хэрэгээ илүү энэ чиглэл рүү анхааруулъя, үйл ажиллагааг эрчимжүүлэх ийм зорилгоор бол сэдвээ тодорхойлдог байгаа. За энгийнээр бодоход энэ жилийн сэдвийн хувьд далай, цаг агаар, уур амьсгал гэхлээр хүмүүсийн хамгийн энгийнээр төсөөлөхөд ер нь далай энэ цаг агаартай, уур амьсгалтай ямар холбоотой болоо тий. Яагаад тулгамдсан асуудал болоо гэж бас бодож магадгүй энэ талаар давчгаа ярихад ингээд цаг агаар уур амьсгал гэхлээр яг агаар мандал болж байгаа үзэгдэл процессыг л хүмүүс хамгийн түрүүнд ойлгодог. Гэтэл дэлхийн энэ байгалийн бүтэц талаас 70% эзэлдэг далай тэнгис байна тийм ээ. Өнөөдөр дэлхийн хүн амын 40% нь далай тэнгисийн орчим амьдарч байна. Дэлхийн худалдааны 90% нь бол зөвхөн далай тэнгисээр зөөвөрлөгдөж, тээвэрлэгдэж байна. Энэ бүхнээс харахад далай гэдэг мэн хүн төрөлхтний амьдралд байгалийн бүтэц талаасаа ч ямар чухал вэ гэдэг нь бол эндээс харагдаж байна. За тэгээд далайн физик онцлогийн талаар бас маш товчхон хэлээ. Далай мэн агаар мандлаасаа хурдан халж агаар мандал бол далайхаас хурдан халж, далай мэн өөрөөр хэлэх юм бол агаар мандлаас удаан халж, удаан хүрдэг. Энэ утгаараа далай бол дэлхийн дулааны бас нэг хоригдлуур болж идэг ийм онцлогтой. Мөн нөгөө талдаа далай маань бол далай орчим ялангуяа тропикийн бүсээс гаралтай ууршилт нь дэлхийн бусад бүсүүдийн хурд хүнсэнд бол нөлөөлж идэг. Мөн энэ процесс нь болохоор эргээд бусад газруудын хурд хүнс уур амьсгалыг тодорхойлж идэг бас нэг хүчин зүйл болж идэг. Мөн нарнаас дэлхийд ирж байгаа энерги ихэнх хувь нь далайд шингээд мөн тэр нь буцаад тропикийн бүс орчим түүний гаднах бүсүүдийн далай бүсүүдэд далайн хар шуурга, циклон үүсгэх хөгжих нөхцлүүдийг бол бүрдүүлж байдаг. Ер нь ийм учраас ялангуяа уур амьсгалын прогноз, цаг агаарын прогнозууд энэ далай агаар мандлын харилцан үйлчлэлийг бол яа харахгүй тооцож авч үзэх нь илүү зохимжтой байдаг. За тэгээд дэлхийн цагуурын байгууллагаас юу гэж бас онцолж байна гэхээр бид нар ийм онцлогтой, ийм ач холбогдолтой, ийм бидний амьдрал, үйл ажиллагаа, эдийн засаг, дэлхийн эдийн засаг нөлөөтэй энэ далайн процессыг далайгаа улам илүү наривчлан судлах шаардлагатай, илүү далайгаа танин мэдэх шаардлагатай. Энэ жил бол энэ дээр илүү ач холбогдол өгнө гэдгийг бол дэлхийн цагуурын байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Питер Талс бол илтгэлтэй бас онцлолтод дурдсан байгаа. Дэлхийн цагуурын байгууллага дараах үйл ажиллагаануудыг 2021 онд илүү идэвхийлэн, толгойлон, зарим нь шинээр бий болгон ажиллахаар бас зорж байна. Тухайлх юм бол нэгдүгüрт нь дайны дэлхийн ажилтны тулгуур сүлжээг бэхжүүлэх, ялангуяа буурай хөгжилтэй болон арлын жижиг орнуудын цаг агаар уур амьсгалын байнгын ажилт хэмжлийг хангахад бол санхүүжилтийг бий болгох, механизмыг бий болгох. Мөн нүүбийн доктортой хөгжлийн 6 дугаар зорилтод хүрэх зорилгоор уур амьсгал усны эвслийг зохион байгуулах талаар мөн янз бүрийн аюултай үзэгдлээс урьдчилан сэргийлэх, сайжруулах тогтолцоог бий болгох энэ албыг зохион байгуулна гэж дэлхийн цагуурын байгууллагаас бол онцлог дурдж байна. Тэгэхээр гамшигт үзэгдэл маань дэлхийн нийтийн хэмжээнд ч гэсэн, Монгол орны хэмжээнд ч гэсэн улам эрчимтэй явагдаж байна. Уур амьсгалын өөрчлөлт улам хор хохирол нь илүү ажиглагдж байна. Тэгэхээр нийт цагуурчдаа бид бүхнээс хамаарах, цагууртаас хамаарах, урьдчилан сэргийлэх, уур амьсгалынхаа мэдээллийн байнгын ажилт хэмжилтийг хийх энэ тал дээр 2021 онд улам их идэвхийлэн ажилласан ийм амжилт бүтээлийн жил байгаасаа гэж хүсье. Та бүхэнд бүгдээр нь дэлхийн болон Монголын цагуурын байрын мэндийг хүргье.